За одоо вектор гэдэг нь болохоор одоо огторгуул одоо ер нь аналогийн гэдэг зүйл заяа нэг цэгээс нөгөө цэг хүртэх одоо чиглэлийг заасан энэ векторын одоо юу юм хамаагүй ширчмэн хэмжээ нь хамаагүй харин чиглэл хамаатай. Энийг ойлгосон байхад ер нь энэ хичээлийг ямар сайн байна гэсэн. За одоо вектор тусгай. За энэс нэг о зэрэг аваа. Энийг бэ гэж нэмжээ. Энийг аа гэж. За вектор учраас заавал шугал зураг юм. За одоо энэ хоёрын хооронд үнцгийг альфа гэж нэмжээ. За А-гаас Б векторыг Б вектор гэж нэмжээ. А-гаас А векторыг А вектор гэж нэмжээ. За эндээс юу харагдаж байна? Яг өөр нэг тийм шинээр гарчсан зүйлээр өмнөх чиглэлээс шинээр гарчсан зүйлээр. Өнөөдөр жижиг үнцэг авах. Тэгээ бас бүгдээ өмнөх чиглэлээр бас сэргээс санаад космосийн формыг бас сэргээс санах хэрэгтэй шүү. За космосийн формыг нэгтгэх юм байна уу? Хийх юм байна уу? Хоёр цэгийн хоорондоо нэг хичээл байна. Одоо Хоёр цэг хооронд үнцгийг шийдээд гол талыг бас. За нэг А Б С тэр Б-ийг болохын тулд бид ямар ч юм шийдэх вэ? За космосийн терм цэжиг бид юм байна. За С квадрат, А квадрат, Б квадрат бас хасдаг. 2 А Б үсгэн гэсэн. За тэгвэл Б С гэж нэмлээ. С-ийг авахын тулд бүгдээ язгуур дотор энийг С квадрат гэдэг язгуур дотор шууд оруулсан. За тэгэхээр альфа чухал гэсэн. За тэгэхээр ингээд тэгэхээр А квадрат гэдэг Б квадрат хасдаг 2АБ үржих космос. За бүгдээ энэ одоо томьёоны задлагаагаар векторын энэ томьёог авах гэсэн. За эндээс бүгдээ гаргая. За бүгдээ вектортэй үед А-гаас Б векторын хооронд үнцийг тэмдэглэхдээ ингэж тэмдэглэн шүү. За одоо энэс одоо ингэж болно гэсэн. Ингэж байна. За AB бичмээр байна гэсэн. За энэ хоёр векторыг AB векторыг ОБ векторыг хэлэх бай. AB векторыг ОБ векторыг хэлэх бай. AB вектор шүү. Хасах А вектортэй нэмэх нь Б вектор. Хасах А вектортэй нэмэх нь Б вектор. За энийг өөрөөр бичвэл Б вектороос за одоо томьёодоо авах юм. Томьёо нь болохоор космос ятдаг. Өдрийн космос ятдаг. За тэгэхээр энэ томьёо гаргацсан болохоор эндээсээ хөөгд болно гэсэн. За космос ятдаг болохоор эндээс харахад одоо Б вектор, А вектор энийг оруулах. Тэгэхээр космос ятдаг болох юм бол өдрийн дахиад томьёогоо бичнэ гэсэн. За эндээс А Б-ийн квадрат нэмдэг. А-ийн квадрат хасгал 2 АБ бүртгэн А бүртгэн космос. За ингэж болох юм. Энийг болох байгаа шүү. Энийг АБ. Тэгэхээр АБ биднээс космосээр байгаа бүртгэнд бол энийг ийш авах гэсэн. Ийш. За нэг шууд хараад хийж өгөх хэрэгтэй байна. Энэ заа вектор. Энэ хийсэн. Шууд хараад космос татах хэрэгтэй байна. Космос. За космос татах бол ОБ татдаг юм.
AB вектор. Хуваалгын одоо энэ тоглохоор 2 AB эмчтэг нь за ингэж болтойсон. Одоо тэгээд энэ дээр ингэж нүцсэн болохоор энэ дээр яг А вектор, Б вектор гэдэг энийг оруулчихна гэсэн. За оруулаад хэлээрэй. AB вектор дээр юу вэ? Б вектор. Одоо тэр нэг А векторын квадрат. А векторын квадрат. Хасган AB вектор гэж хэлсэн шүү. B vektor зассан A vektor. А квадраттэй квадрат 2 А B 2 B vektor A vektor. B 2 B А вектор юу гэсэн? B А вектор. За энэ дээр нэг юм алдсан байна. Алдаа хараад хэлчих. B А вектор уртыг олох. Одоо вектор биш. Эс хараад хэлэх хэрэгтэй. Энийг ч бүрэгцсэн. B вектор. За энэ уртыг олох юм байна. За одоо энийг координатаар илэрхийлнэ. А векторыг координатаар яаж илэрхийлэх вэ? X энийг за энэ хоёр бүгдээр эмэгтэйг авч тэгээд эмэгтэйг бүгдээр координатаар эмэгтэйгээр ямар томьёо авах вэ? За эмэгтэй хэвэл B векторыг шууд энэгээр шууд батчих. За B векторээс нэмгэн А вектор. Тэгтээ хадаа тэр B-гээс гэн А векторыг дадаад хэлэх хэрэгтэй. B-гээс гэн А векторыг дадаад B-ийн квадрат. B-ийн квадрат. Хасган 2 AB нэмгэн А вектор. За одоо эмэгтгүүл B-ийн квадрат. Хасган B-ийн квадрат нэмгэн 2 хасган А квадрат. За хоёр квадрат эцэст нь 2AB-ийн квадрат нь ингэж ийм болно 2AB. За доотд нь векторын уртыг за ийм болно. Энэ өгсөндөө за тэгэхээр уртыг олдог ямар ч юм. Векторын уртыг яаж олдог вэ? Векторын уртыг модулыг одоо А векторын координатыг дэвших гэсэн. Дурагдсан болохоор бид томьёо дурагдаад косинус ястаа хэвчүү А x1-ийг үүсгэн x2 y1-ийн хатрыг үүсгэн y2 z1-ийг үүсгэн z2 таадын үүсгэн за бид вэксний батлаа. Батлагдв уу? Ахаа. За одоо болооч юм би бодлого хийж хайх маа.
Жишээн дээр байгаа юм. 있어. 112 дугаар жишээ 1 2 дээр байгаа. Энэ ингээд жишээлүүдээр А вектор, Б вектор гэдэг хоёр ингээд чиглэл өгсөн байгаа. Одоо тэгээд эндээс скалар үрживрийг нь олно хэвлээ. За. Хоорондох өнцөг өгөө бол тэгээ хоорондох өнцөг өгөө гэсэн хэвээрээ шууд нэг зэвэрлэх машинаар олно. За скалар үрживрийг. X-ний хүрчдэг нь яг одоо эдэртэй ингээд өндөр оруулаад тэгээд скалар үрживрийг нь багш. Хүрчээд шууд чичтэй. Жишээ хоёрын болохоор скалар x гэдэг төрөлж өнгөс скалар үржих юм байна шүү дээ. Нэг хараад тэгээд дараа нь космосыг нь авч үзье. 자.
энэ төр бичээрээ зүгээр л нэг вектор шүү дээ. Тэгэхээр энийг зүгээр шууд хоороо бичье. Байгаагаар хэлээд категори чинь 24-тэй тэнцвэр гэсэн шүү дээ. Тэгээд зал бичээд 24-тэй тэнцвэр болчихно. Энэ хоёрыг бичээд байгаа. Нэг хэлсэн. Хоёр нийлээд 24. Тэгээд энэ хоёртэй нэг 8-24-тэй тэнцвэр болоод энэ зүгээр одоо ингэж тэгшээ болчихно шүү дээ. 16-аад тэнцвэр 여기 어떻게